Хүүхдийн радио Сайны цаг. Энэ өдрийн мэндийг үзэгч сонсогч та бүхэндээ хүргэж байна. Сайны цаг тусгай контентын маань шинэ дугаар, оны эхний дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За бид Сайны цагаараа сонсогч үзэгчдтэй зориулсан ийм болгож өөрчилсөн байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаар бол сонсогч үзэгчдийг төлөөлж нэгэн эрхмийг бол өрсөн байгаамаа. За тэгэхээр өнөөдрийн цайны цагт сэтгүүлч яруу найрагч Монголын зохиолч Дэвлийн шагналт Бацайхан ах маань, Жигэмдийн Бацайхан ах маань бол ирсэн байгаамаа. За яагаад өрсөн бэ гэхээр ер нь бол албан ёсны их юм бол 120-30 мянган бидрийг дагж байгаа сонсогч үзэгчд байна. За YouTube гээд хуудастайгаа нийлэх юм бол 150 мянга гаруй сонсогч. За тэгээд мэдээж автомашин гэхээр түүнээс ч олон зуун мянган сонсогчд байгаамаа. Эдгээр олон сонсогч болон үзэгчдийг төлөөлж ахыгаа бол өрсөн байгаа. Ягаад гэхээр манай Хүүхдийн радиогийн сонсогч үзэгчдийн нэг учраас. За тэгээ урилга хүлээж аваад ирсэн тахта маш их баярлалаа. Сайхан урьж гин үү та? Сайхан үлжиж гин үү? За их сайхан амны чин бэлгээр хавар ялтаж байна. За өвлийн хувьд их сайхан 9 3 дахь 9 сайхан хилээд энэ жилийн Монголын үйл бол ер нь өрдөрдөөс их сайхан болж байна уу гэж би бодож байгаа. Тэгэхээр хоёулаа болохоор манай Хүүхдийн радио пэйжийн комментор би таны комментиг онцолж хараад тань руу бол холбогдсон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр сошиал гэдэг зүйлийн давуу тал нь бас энэ юм. За хуучин бол радио бол сонсогчд маань утсаар холбогдож эсвэл шуудан илгээж тухайн нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэл сэтгэгдэл талархал гэж бүх юмыг дамжуулдаг байж. Одоо болохоор энэ сошиал гэдэг зүйл орон зай цаг хугацааг асар их хэмнсэн шууд харьцаа үүсгэх боломжтой ийм зүйл юм байна. Тэгэхээр ямар комментор ахын ямар комментиг онцлоод тантай холбогдсон бэ гэхийг бол та бүхэн бол мэдж байгаа. Сонсогч үзэгчд маань бол мэдэхгүй байгаа бах. Манай радиогийн хуучны эфир гээд нэртэй оноос өмнө явуулж исэн. Одоо бол ингээд тэр нэвтрүүлгийн маань ер нь дугаар нь өндөрлсөн байгаа. Тэгэхээр хуучны эфирийн олон дугааруудын нэг болох нэрч яруу найрагч Долгорын Нямаагвайн үгийг нь бичсэн гайхалтай нэгэн дууг бид нэр хуучны эфирээр оруулаад өөрсдийнхөө сошиал хуудсан дээр байршуулсан. За тэгэхээр энэ хүний тэр гайхалтай дууг оруулсан нэвтрүүлгийн доор та комент бичсэн. За ингээл учрал тохиол маань эхэлж. За тийм учраас хамгийн дөрөв танаас юу гэж асуух гэж байна вэ гэхээр та өөрийгөө манай үзэгч сонсогчдод танилцуулаач ээ. За үүнээс хоёлаа бас богино ярилцлага эхлэе гэж бодож байна. Та айлаа хүн бай, тийм ээ. За ер нь Монгол хүн мен дамраан ирүүтэл хэд нутаг аавэ гэж уулздаг их сайхан боломжтой. Одоо энэ дэлхийд хаач энэ сахин мэдчилгээ бас л хүнийг дөрвстэй яриатай дуу хоолойтой их тод хардаг болсон болохоор таньдаг нэг нь бол тэр байна л гэх. Танихгүй нэг нь бол хинбэ л гэх. За тэгэхээр би бол Архангай аймгийн Тариат сумын онгон хүүхдтэй Тэрхийн цагаанаар хоргийн даваа гэж Монголын үзэсгэлэнтэй сайхан газар төрсөн. Бүр хуучнаар ирвэл Сайнгийн аймгийн Далай чангар гушууны төв нутаг. Манай Тэрхийн цагаануудыг бол тахидаг. Ийм алдартай. Ийм нутаг. За хоёрдугаар та нар Тэрхийн цагаанаар хоргийн үзэсгэлэнт байгалыг дэлхийн нийтээр мэддэг болсон. Сайхан байгальтай. Ийм сайхан газар төрсөн дөө. За тэгээд энэ сайхан нутагтаа би 10 дугаар ангиан төгссөн. Тэгээд оюутан болж Монгол Улсын их сургуульд ирсэн. Сэтгүүлчийн ангид орж сэтгүүлч уран бүтээлчлэг гараагаа ихсэн. За тэгэхдээ миний сэтгүүлч болоход өгдөөгцсөн юм бол яг багаасаа ном уншиж сураад ээж маань багш, бас нэг ах маань багш өгөө зохиолч. Энэ олны хаялгаар. Тэгээд 79 онд олон улсын хүүхдийн жил гэж Монгол орон даяар бүх хүүхэд сурагчдын дунд уран зохиолын уралдаанд зарлж. Тэрний шүлгийн уралдаанд ороод 2 дугаар байр эзлээд их том шагнал, их том урам авсан да. 9-р ангид яг орж исэн жил. За тэгээд зохиолч Дэвлийн 50 жилийн бас тэр үед таарч байгаа. За тэгээд зохиолч Дэвлийн диплом, нэг том сайхан диплом.
сурагчдын иж бүрэн хэрэгсэл. Утга зохиол урлаг сонинд одоо миний бүх хаяг намтрыг гаргаж. За тэгээд 80-аад онд оюутан болж ирсний дараа 81, 82 онд байна уу. Жигүүр гэж тэр уралдаанд орсон бүх хүүхдийн шилдэг шүлгийн шалгар одоо юм самирлаг жигүүр гэж ном гарсан. Тэрэнд одоо анхны шүлэг хэвлэгдэж. Ингээд ерөнхийдөө энэ сэтгүүл зохиолжуулах гараа минь тал талаасаа ингэж бүрдэж. Ингээл одоо өнөөдрийг хүртэл ингээл үзэг салахгүй юм да. Ажлын гараа хаанаас эхэлж вэ? За ажлын гараа яхах гоё. Би ч оюутан байхдаа л баг Монголын залуучуудын үнийн санны хүн болцсон дадлах юм хийгээл тэр үед долгорын юм эрхлэх чинь маш их сайхан хүлээж авч сонныныхан гал тогоонд баг авч ил байсан да. Цогл явсан. За тэгэл энэ залуучууд санд нийтлж одоо сурвалжлага бичгээс эхлээл хаяан бас шүлгээн тавиал. За тэгжэл утга зохиол урлаг сонин гэж нэг сайхан шүлгийн талбар. За тэр үе зохиолчдын хэвлэл нээлттэй хаалгын өдрийг 5 гараг үлгэн болдог. Бүр тогтмол. Тэгээд тэнд ч одоо шүлэг эхлэн бичдэг, ажилчин ангийн төлөөлөл, цэрэг оюутны төлөөлөл, бүр сурагчийн төлөөлөл орж маш сайхан халуун яриа шүлгээ. Нэг л сайхан шүлэг уншихад тэрийг тойруулж ярьдаг, зөвлөгөө өгдөг. За тэгээд тэрэнд яруу найргийн зөвлөлийн дарга нь яваа болонгой байсан. Тэгээд бусад одоо төрлөөр бүгдөө одоо даш дооров яваа болон сэнгийн эрдэнэ бүгдөө ингэ суугаад одоо биднэрт маш гоё. Тэр 7 хоног бол биднэрт маш гоё. Тэр 5 гарагийн хүсэн хүлээдэг. Нэр нь ч гоё, нээлттэй хаалганы хэвдэр. Тэгээд шүлгээ их бичнэ. За тэгээд тэр нээлттэй хаалганы шүлгэнд одоо шүлгээ уншиж байгаа бас урамшилтай. Тухайн нэг сар өдөртөө тэр 5 гарагтай их сайн шүлэг уншсан нэгийг араатаагаар шүлгээ унших. Одоо их өгдөг. Нэгэнд нь утга зохиол уурсан шүлгээн хэвлүүлэх барилга өгдөг. Их том шагнаа. Том билгээр бодоход ерөөсөө агуу юм байна. Тийм шүү дээ. Тэгээд одоо бол олон хүн янз бүрээр үчдэг бол тэр үед нэг тал талаас цуглахад нэг 50-аад хүн л байна шүү дээ. Дээдл нь. Яг доот нь 20-30. Тэр дотроос нэг шүлэг шалгарна гэдэг чинь одоо тэр үедээ тэр жилдээ л том юм бол авчиж байгаа. Тэгээ би бол одоо тэр араадад одоо утга зохиол урлагаас эхлээд араадад шүлэг унших хурлага авсан шүү дээ. Тэр нэг гоё бас. Тэр нь ямар шүлэг байсан гэхээр би нэг хөрхрээ орхны хөрхрээний тухай шүлэг уншаад. Тэгсэн одоо Дармын Батбаяр Сэнгийн эрдэнэ хоёр их үнэлээд энэ хөрхрээг одоо араадгаар уншиж болно гэх. Тэгээ явж араадад очиж уншиж ялаа шүү дээ. Яг энэ байранд л байна шүү. Тий, одоо энэ дэлгэр. Ийм гоё түүх байна шүү. За ажлын гараа бол тэгээд тэр агуу хүний дэрэгдээс нь л тий сурч мэдэх боломж гараал. Тий. Тийм учраас та долгорын ямааг байна. Тэр одоо хуучны эфир нэвтрүүлгийн дор тий комент бичсэн байгаа л та. Яхахгүй одоо долларын юм багш маань биднэрт олон талаар үлгэрэлдэг байлаа шүү. Би тантай нэг холбогдоод за сайн байна уу та гэд. За ингээд та манай энэ нэвтрүүлгийн дор санал сэтгэл одоо комент буюу санал сэтгэгдлээ үлдээжээ. За та ямар учиртай хүн бэ? Одоо энэ агуу яруу найрагч зохиолчийг таньдаг байсан уу гэд тэгэхэд болохоор та өөрөө за би бол шавна байгаамаа. Манай багшаа гэж тэгжсэн. Тэгэхэд та бол би багш шавын барилгатай хүмүүс юм байна гэсэн бүр нэг дор бүр хамт ажиллаж исэн. Ийм түүхтэй ийм дурсамжтай юм байна. За хөх тэнгэр хажууг да хизэнээс одоо сонсогч үзэгчдийн маань төлөөлөл учраас хизэнээс одоо сонсож за одоогор бол нөгөө сошиал хуудсыг нь багваа. Одоо араадаа одоо байнга сонсон шүү дээ. Тэгсэн одоо хөх тэнгэр гэж бас л эртнийхээ танарч бас нэрэнч сайхан нэртэй. Миний одоо сэтгэл зүрхтэй их ойр. Өдөө өссөн монгол хүн. Тэгээ энэ хөх тэнгэр араадаа та нарын бол одоо нэвтрүүлгүүдийг сонсдیں۔ Ер нь баг өөрөө ороод ирд юм да та нарын чинь нэвтрүүлэг. Хайгаад их юмгүй. Тэгээд одоо энэ социал энэ сүүлийн сайсл чинь нэрээс нэг дараа мэдээлүүд нь байн болчихсон шүү дээ. Тэгэл их сайхан тэгэл нөгөө хөх тэнгэрээр маань юу өвж байна. Тэгээ өөрөө би яруу найрагч хүн ч одоо дуу шүлгийн нэвтрүүлгийн илүү орж ирдэг. Илүү сонсох юм. Тэгээ тэр дунд одоо миний долгорын юм болоод бусад яруу найрагчдын дуунууд ялангуяа тэр хуучны дуунуудыг та нар ингэж гаргаж ирээд тэр хуучны дуунуудыг одоо сонсогч болонд хүргэж байгаа чи их маш чихэнд наалтцдаг. Маш сайхан. Хуучны дуу бол одоо ерөөс дуу шиг дуу байсан шүү дээ. Тэгэхээр бүр энэ ард түмэнд хоногдсон дуунууд байдаг. Тэргээрээ танай хөх тэнгэр араадаагийн нэвтрүүлэг их
аятайхан болоод байгаа. Олон түмэн ард түмэн уншиг сонсогчтой хүрээд байгаа юм. Тэр нэг онцлог шүү. Ахын тэрийг хэлж. Нэр бас их таны анхаарлыг татсан байна тий. Хөг тэнгэр гэдэг нэр. Та өөрөө сэтгүүлч хүн. Тэгэхээр би танаас нэг зүйлийг хүсэх гэж байгаа юм л да. Бид нар бас өөрсдөө сэтгүүлч хөтлөгч гэж яг энэ сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа олон мянган залуусын нэг. Та шинэ залуу сэтгүүлч нарт одоо сурж байгаа оюутнуудад сургуулаа төгсөөд одоо яг ажлын гараагаа эхэлж байгаа сэтгүүлч залуучуудад энэ зүйлийг л сэтгүүлч хүн анхаарах ёстой шүү. Ийм зүйлийг л баримталж яваарай гэж хэлвэл юу гэж хэлэх бол? Ер нь бол одоо ганцхан л үг хэлдэг. Сэтгүүлч хүн би өөрөө тэгж хүмүүжсэн. Одоо энэ 7-р нугаас эхлээд миний үеийн тэр нээлттэй алгаар заасан зохиолч сэтгүүлчдийн ганц бид нар зогсон юм. Хүн бай. Хүн гэж бай. Хүн бол. Одоо бид нар чинь хүн болтол их зам тулж шít. Үлгийтэйгээс эхлээд эцгийн гараан тэр сургууль яашил гэл намтраар явдаг шиг. Дамжсаар тэр чинь нэг л алхмууд нь. Тэгэл оюутан болно бас нэг алхам. Тэгэл ажилтны гараанд гарна бас нэг алхам. Одоо их сургууль төгсчөөд би төгсчлөө гэж бодож болохгүй. Сүүлийн үеийн залуучууд бол тэгж ойлгоод байгаа. Би нэг ихтэй сургуулийн босгох даваад одоо төгсчлөө. Тэгээ нэг микрофон бариад авлаа. Би одоо сэтгүүлч болчихлоо гэж бодоод байгаа. Нэг дэлгэцэн дөнгөж гараад би одоо анхны ярилцлага хийчихлээ энэ сэтгүүлч болчихлоо гэж. Үгүй. Сэтгүүлчийн ажил амьдрал бол энэ амьдралтай тулдсан шүү дээ. Тэгээд бол ерөөсө хүүхдээс бид нар хилдэг шүү дээ хошигноод. Ер нь сэтгүүлч хүн бол ер нь зүгээр хорхой шавжтай ярихгүй. Гэхдээ шаардлага гарвал байгалийн нэвтрэл хийвэл ярина шүү дээ. Тин шиг тэгээ хүн төрөлхтний одоо дуу хоолой хүн төрөлхтний амьдралыг харгалдаг учраас эхлээл хүн болох. Тэгэл энэ нэвтрүүлэг хийж хүн энэ сэтгүүлч уран бүтээлч хүн ерөөсө өдөр тутам хинтээ уулзаж ярьж гин тэндээс нь сурж би энэ хүний чинь альхан талд нь явлаа ярилцах гэж байгаа. Эсвэл энэ хүн битээр энэ дэлхийн хүн төрөлхтний хаана явлаа. Ингээд таньж мэдээд явж байгаа явцдаа энэ одоо бидний яриа хүртэл ингээд сургуул болдог. Ийм учиртай шүү. Тэгэхээр одоо залуу сэтгүүлчд минь хүн бол эхлээд хүн болохын тулд унш. Одоо уншдаг нэг чухал болчиход байна. Сүүлийн үед бол уншдаг үе одоо сонсдог нэг болчих. Хардаг нэг болчих. Гэтэл хамгийн энэ хүний тархинд суулгаж өгдөг юм чи уншдаг юм байдгийг шүү. Ном байдгийг шүү. Энэ бол хүн ном хоёрын цуг байх их өвдс энд байдгийг шүү. Одоо бид нар энэ ном гэхээр зөвхөн сүүлийн үеийн хэвлэгдэж байгаа ном биш шүү дээ. Бүр эртний одоо Монголын одоо өв соёл бол судар бичгтэй байдаг. Ном гэдэг судар бичгэнд байна. За тэгээ ном гэдэг бидний амьдралд байна. Хөдөө нутаг чинь тэр чигээрээ ном. Нэг сайхан үзэсгэлэнт нутаг тэр чигээрээ нэг ном. Нэг сайхан оргилсон булаг ном. Нэг их сайхан ургасан цэцэг хос ван цэмбэрүү харахад асар том ном. Гих мэтэр ингээл тэгэл одоо тэр сайхан бид нар бол мал сүргийн дунд 5 гишүүн малтай шүү дээ. 5 гишүүн малынхаа дунд тэр тал хээр уулынхаа дунд явж байхад тэр хонин сүрэг дотор явхад л ном байдаг, уншигж идэг. Тэр номыг харуулаад хараад явж байхад уншигч. Тэгэл майгаал ирж байгаа нэг хург шигчгэл ном. Ийм их сайхан одоо юмн дотор одоо эдхийн бусад орон дотор бас одоо бид нар бол бусад оронд явдаг л уншаагүй л ном байдаг гэдэг. Нэг л түүхэн сайзад ордог. Уншаагүй асар том ном байдаг. Уншиж үзсэн номтой ч харьцуулахад нэг хэсэг л байж байгаа. Тэгэл тэр номхон далай энэ гэл ингээл Атлантын далай тэр их сайхан далайнуудын хөвөөнд очихтол гүн чи ямар их том ном бэ? Бидний номыг уншаагүй ном байна штэ. Одоо Атлантын далай хөвөөнд очих чинь Эрнест Хемингуэй өвгөн тэнгис хоёр санаанд дуун. Яг тийм. Гэтэл тэр их далай тэр их тэнгис биднэрт Эрнест Хемингуэйс илүү нүдэрээ үзэхээр бас өөр гоё юм уу шүү дээ. Тийм их гоё байдаг аахгүй. Тэгэхээр одоо зохиол зураг бүтээлч хүн хаана очиж юуг үзэж хинтээ яаж харьцаж гэнэ вэ? Эн чинь нэг ном юм шүү. Их сайхан ном шүү. Энийг л нээгээд л их сайхан үзээрэй гэж хэлэх байна. Урд нь сонсож байгаагүй тийм гайхам сонь зүрлэл байна л да. Хөдөө тал бол ном, нэг гол урсаж байгаа ч ном, хос ван сэмбэр үццгийг ажиглаа суугаж ном буюу сурах зүйл их байна. Их байна. Тэгэхээр маш их ажиглах хэрэгтэй болох нэ. Тэг.
Ерөөсө уран бүтээлч хүн их танин мэдхүн Тийм. ертөнц юм шүү дээ. Өөрөө танин мэдгүй. Тэг өөрийнхөө мэдхгүй тэр нөгөө харж байгаа харьцаж байгаа байгаль хүн амьтнаас мэдэж авдаг. Хэрвээ ажиглаж чадахгүй бол түүнийг ном гэж ойлгоход хэцүү. Хэцүү. Тэгж хэлж чадахгүй. Чадахгүй. Уншиж чадахгүй. Тийм үг ч орж ирэхгүй л дээ. Тийм үгээр тэрийг уншиж чадахгүй шүү дээ. Яд тэрийг ном гэж ойлгоод бодгоор чи уншина үсттэй. Тэг нь. Нэг ширхэг давлгааг нэг яаж давлгалж орж ирж байна. Тэр их алсаас. Тэр далаа юунаас үүссэн. Тэр нэг уулын орой дээр одоо 5 богд руу их гарч ийн манайх. Ганаан л их зураг аваад байна. Тэр 5 богдын чинь тэр агуу их шүншгийг авч чадж гин үгүй гэж би бас заримдаа их боддог. Тэр 5 богдыг ингээл харахад л асар том үг, асар том туйлс. Тэгээд тэр уул чинь өөрөө чимээтэй шүү дээ. Тэр уулын чимээ, тэр эсгэрэх цас, нурж байгаа цасны чимээ. Тэр их гайхамшигуд ч хэлэх юм байхгүй л дээ. Тэгээд одоо манай уран бүтээлчдүүд тэнд очихоор хоосон ирдгүү л дээ. Яг дуучин дуулаад л тийм ээ. Ярууна гэсэн шүлгээ өвчээд. За тэгээд жирийн иргэдийг бас болохгүй. Эднэр бол маш их сэтгэлийн гоё юу авдаг. Энерги хүч. Муу энэ алтай томч ямар гоё юм бэ гэж хэлэхдээ тэр хүнд өөрт нь тийм ээ тэр хэлж байгаа хүүхдийн зэрэгцээд их гоё юм ороод ирж байгаа шүү дээ. Тэр уулга алдахад. Уулга алдахад тэгэл тэр чинь нэг шүншиг нь дэрл юм л. Тэгэхээр нөгөө уран бүтээлч, яруу найрагч, сэтгүүлч, уран зураач тийм ээ урлагийн хүмүүс асар их ажиглалтыг явуулдаг учраас түүнийгээ дагаад одоо бас их эрэлттэй байгаа нөгөө бясалгал. Яг чиний Тэрийг л өөртөө хурааж л байна гэсэн үг болоод байна да. Тэг. Одоо бид нар ч яг дээр үед одоо манай энэ багш нар ч бас хэлдэг шүү дээ. Их унсноо одоо тунгааж бод гэж. Би нэг өсөндө бясалгал гэсэн. Тэр чинь одоогийн хэлээр ерөөсөө л бясалгал. Агуу байгаа шүү. Тэгээ тэрийг л бид нар ойлгож явах хэрэгтэй юм. Одоо тэгээд их сайхан цаг болж дээ. Манай бүр хүүхэд байхасаа бясалгалын ухаан сурж шүү дээ. Бидний үед ч одоо зүгээр нэг дуулуулаад эсвэл томатоо суугаад ийм 2 заагтай л байлаа шүү дээ. Нэг л ингээл дуулж амаагүй дураараа хашгич болохгүй. Яг л дуул гэсэн юм дуулчаад болж идэг юм хүн. Тийм ээ. Гэтэл одоо бол ингээд бясалгал гэдэг бол ерөөсөө аль ч орчинд бас бясалгал байна л да. Тийм ээ. Тэгэхээр энийг бол одоо бид нар энэ дэлхийн нийтээр одоо их гоё юм эргэж байна. Цаг их өөрчлөгдөж байна. Ер нь юм их унших тусмал юм нэгдэд идэм л да. Тэрэн шиг одоо манай дэлхийн өөрөө ингээд энэ Хималая ухааны энэ том ертөнцийг одоо бүтээчлээ шүү дээ хүндөдлөгтөө. Бидний үед энэ ерөөсөл төсөөлдөг. Ёстой л уншдаг номоо л боддог. Тэгэл ургуулan боддог. Тархиндаа тэр уншснаа их л одоо амьдруулж боддог тийм ээ. Тэгэл нэг хідэн дүртэйгээ ярьдаг энэ төр байсан чи одоо бол хүн төрлөختөө өөрөө нээлттэй болсон. Өөр одоо энэ дэлхийн хаанаас ч бид нар энэ сахин ертөнц гэдэг бол холбоод өглөө. Хоёрдугаар хүний өөрийнх нь өөрийг нээж хөр хүн өөрийн дотоод ертөнц рүү их гоё нэвтэрдэг болчих. За тэгээ мэдээллийг бол ерөөсөө одоо ёстой солиорж галзууртал өгж ин дөө. Энээс бол одоо харин эрүүл ялгарч. Энэ мэдээлэлд бол хүн эрүүл явах хэрэгтэй. Одоо энэ хүүхэд байхаас одоо мэдээллийг зөв авч эцгийнхэнд сургаж тэр хүүхдүүд сурч одоо энэ мэдээллийн энэ галзуурал солиорол дундаас хамгийн эрүүл, хамгийн зөв, хамгийн энерги хүчтэй мэдээллийг авчрах хэрэгтэй. Энэ бол одоо манай араад тийм та нарын одоо бас нэг хийг ажил. Одоо битэрийг ярьж байгаа ч гэсэн сонсогчдод зөвл хүржээвэл битэрийн ярианы ярилцсны хэрэг болж байгаа. Жишээ нь одоо өчигдөр би уржигдөр бодож юу бас уншиж явлаа. Нэг сайхан номын нээлтмэлтэнд очивол манай хаавасан залуучууд Улаанбаатар самд ажиллаж байсан сэтгүүлч одоо 20-30 жил болчихлоо ч тийм хэрэг. Тэгээд тэр зөвхөн Чингисийн судалгаа хийсэн. Чингисийн хөрөг зураг. Тэгээд тэрийгээр ном хийчихэд сая 2 хоногийн өмнө нээлээ. Номын нээлтийг Монголдоо ирээд Монголдоо явлаа. Тэгээд тэр номын нээлтээр ингээд сууж байхад бол Чингисийн бид нар бас л дахин нэгээл ганцхан бид нар Чингисийг яриад байгаа биш бай. Дэлхийн нийтээр Чингисийг ярьж байгаа. Чингис чинь дэлхийн нийтийн хүн байна. Тийм их судлах зүйл байна. Өөрөөсөө бид нар өөрсдөө энэ Чингисийг нэг хэдэн зураг 50-ны зураачийн зургийг Чингисийн зураг энэ төр гэлээдэг чинь дэлхийн бүх номын санд Чингисийн зураг нь байж шүү дээ. Янз янзаар зурсан байна. Янз янзаар бүтээсэн байна.
Ерөөсөө тийм хүний оюун тухай дэлхийд орцсон дэлхийн хүн гэдэг чинь бол угаасаа тэгээд уг нь Чингис бол яасан гэж байна. Өөрийгөө зуруулаагүй. Чингис хааныг бол зурдаггүй, зуруулдаггүй. Гэтэл хүний оюун санаа тэр Чингис босоод ирсэн. Тэгэл хаан ямар Чингис байныг очихоор хоорондоо нэг төстэй. Тэгэхдээ бас нэг адил биш. Нилээд ялгаатай. Тэгэд энэ чинь хүний оюун ухаан чинь тэрийг бүтээгээд идэв юм байна шүү дээ. Тэр том одоо тэр хааныг тэр Монгол хааны ертөнцийг амьлуулж байна те. тийм оюун ухаан чинь өөрөө тэгж босгодог юм биш шүү дээ. Тэгээ энэ дээр үеэс ингэж босгосон оюун ухаан тэгээд зураг болоод Судар номонд энэ тэр дэлхийн олон номын санд цуглдсан, хураацсан, нууцсан, хаадсан архивд нь байж идэг. Тэрийг манай тэр сэтгүүлч олж бөөгнүүлээд Чингисийн ишгэрэг гэдэг мундаг сонирхолтой ном гарсан. Тэгээ тэр бол одоо энэ дэлхийн эрдэмтэд одоо их гоё юм болно л доо. Маш гоё сонирхолтой сэдв маш ч чухал. Тэгээ ингээд Чингис бол амилчлаа гэж. Одоо Чингисийг бид нэр янз бүрээр ярьдаг шээ. 800 700 жилийн дараа ирнэ, 800 жилийн дараа ирнэ, 900 жилийн дараа ирнэ гэл. Энд чи бас л оюун ухаандаа л тэрийг хаанаа дуудаад байгаа. Зөгнөөд байгаа. Тэр хаанаа амьлуулаад байгаагийн хэрэг юм бэ. Тийм ээ? Одоо бол бид нарт бол Чингис амьлаад ирсэн шүү дээ. Нэг хэсэг одоо Чингис гэж үгийн нэрийг хэлж болтгоо. Аимшигтай ингэж хааж. Бараг Чингис гэж хэлэхэд хэлмэгддэг. Ерөөсө зохиол уран бүтээлдүүл Чингисийн дүрийг, нэрийг шүлэгч бич болдгоо. Маш хаалттай ингэж бүр зориудаар яг үзэл зуртлын юм л да. Тэгж одоо бид нар бол тэгж явсан шүү дээ. Одоо бол биднэрт бол тийм байхгүй. Хин л юугаал нээж үзнэ. Бүх юм нээлттэй. Ганцхан Чингисийг шүү дээ. Бид одоо Наполеоныг нээж болно. Дэлхийн одоо хичнээн том хаадыг. Тийм ээ. Бүх л одоо тэр хаад бол биднэрт байна шүү дээ. Бид нар одоо дэлхийн том хаадыг мэднэ шүү дээ. Одоо Цезарийг л гэхэд нэг хэдхэн арман дотор биш. Жүжигэн дотор биш. Бас нээлттэй байна. Цезар гэхэд. Тэг ингээд дэлхийд одоо алдарсан улсууд бол тэр том хаадын түүх үл ингээд ерөөс хүний оюун санаанд үлдэх юм ба шүү дээ. Заавал Монгол хаан гэд Монголдоо үлдэхгүй. Хятад хаан гэд Хятад үлдэхгүй. Орос хаан гэд Орос үлдэхгүй. Тэр Франц хаан гэд тэнд байхгүй. Тэр хүн дэлхийн аль өнцөг тэр өв соёл оюун санаа үлдээв. Яг тэр газар хурж идэв юм байна. Тийм их сони юм байна шүү дээ. Яг үн шиг бидний оюун санаанд үлдсэн гэдэг шиг Долгорын Нямаагүй гэдэг одоо хүн таны оюун санаанд одоо хэрхэн үлдсэн бол танд юу гэж хэлж захидаг вэ? Одоо та бол багш шав. Дээрээс нь дарга зэрэг өржээ те. Их сонилдоо одоо энэ Долгорын Нямаа чинь аль 50 оны сүүл 60 оны ихээр гарч ирсэн хүн шүү дээ. Тэгээ шүлэг нь бол их богино. Ангуул одоо энэ манай Монголын яруу найрагч чинь ерөөсөө тэр Монголын яруу найргийн нэг ганц нэг тийм төврүүд байдаг байсан. Тэндээс олж харна. За хоёрдугаарт бол нөгөө шилвэддэг шүлгийн цамирлаг гэдээ бас 80-аад оны үед л эхэлсэн юм да. Одоо Монголын юм шилдэг яруу найрагчдын нэг том ном. Тэгээ тэнд л одоо нөгөө шилдэг яруу найрагч нь гарч ирнэ. Тэгээ аагаас яа хүртэл тэр яруу найрагчдыг ингээд сайхан зурагтай шүлэгтэй тавьсан байдаг. Тэгээ тэрнээс л би одоо энэ хэдэн Монголынхаа одоо шилдэг зохиолчдыг таньсан. Энд одоо эхлээл тэр номноос л хөдөөний хүүхэд чинь номоор л танилцсан. Тэгэл оюутан болж ирээл харин одоо яг биеэр нь дүрээр нь үгээр нь ингээл уулзаал. Ингээл ирэхээр чинь одоо бүр гайхамшигтай шүү дээ. Тэгэл одоо Долгорын Нямаа бол бидний үед бол тэр залуу нас гитар улаан талбайд хүрээт гоо гэл одоо бас тэр өөрөө сэтгүүлч болохоор тийм одоо нийтлийн одоо шүлгийн энэ айсууд бол холилдож явдаг. Тийм ээ? Тийм одоо үе байлаа шүү дээ. Тэгээд яг цуг одоо ингээл ажиллахаар бидний шүлгүүд ер нь үндсэн Нямаагүй бол уянгийн шүлгч хүн л дээ. Ерөөсөө нэг 8 мөрт 16 мөртөөс илүү өвчдөггүй. Товч өгөөд их тодорхой өвчдөг. Тэгвэл одоо тийм модернист энэ төр янз бүрийн урсгал байхгүй. Яг Монгол сэтгхүүтэй. Тэгээ хамгийн гол нь шүлэг нь бол их сонгодог. Боловсрсон дээд зэргийн тийм шүүрсэн шүлэгтэй. Тэр нь бол одоо мань хүн Горькийн утга зохиолын дэд бүр сайхан суралцаад ирсэнтэй их холбоотой. Тэгээ тэр ирсэн дараагаа ч мань хүн чинь
яг тэр Монголын залуучууд сонин маань эрхлэгч болж явсан. Одоо Монголын залуучууд гээд сонин гэдэг бол манай залуу үеийн түүчээлэгч том хэвлэл байхгүй. Уншигчин залуучууд. Бичдэг болсон залуучууд, ажилдаг болсон залуучууд. Тэгээд олгорын юм гойтой ажиллах тийм хувьдаг алдаад. Тэгээд бид тэр чинь 200 аялал хологж байгаа шүү дээ. Би оюутан болж залуучдын сонд сурлагчаар ажиллаж байгаад хөдөө Арангайд ажиллаж байгаад нэг 5 жил яваад ирсэн. Эрэхтэй ард ирэх сонд ирэхгүй. Тэгээ энэ дутаг зөвлөлийн үеийн дарга би чинь сонны дугаар гаргадаг бас нэг дарга. Тэгсэн долгорын нэмээгөө сурлагч болсон. Тэр сонд байна. Тэгээ бид тэрийн байр солигдовч сэтгэл зүрх бол багшаа байраа. Бэрэгжил байсан баг та. Тийм чинь тийм онцлог байсан. Тэгээ хоёулаа бид тэр чинь тэр ард их одоо сонь манд тодотгол гэж болон нээж, хоёр нарны хооронд гэж болон нээж. Сонны утга зөвлөлийн нэмчийн дарга гэдэг чинь сонны дугаар ихлээд тэр соньд материалуудаа ямар болон одоо хөмсөг юунд байрлуулах уу гэж одоо жинхэнэ мэрэгжлийн одоо нэг юм хийдэг. Тэгээд тэрэнд ч одоо долларын ямаага хоёр нарны хооронд гэж. Тэр хоёр нарны хооронд гэдэг болон бол бүх 21 аймгийн хөдөөнөөс ирсэн мэдийг хийдэг болон байхгүй. Тэгээд тэр болон гөхөд яаж одоо хаанаас өгөх вэ гэд бид нэр одоо ярьж атал. Долларын ямаагаан хүрээтгэн улаан тал байд гэдэг тэр шүлгийн мөр байхгүй. Хоёр нарны хооронд хүрээтгэн тэмээгэн л гэж бодож явдаг гэсэн юм шүлгийн дотор байдаг. Тэгээ хоёр нарны хооронд гэж хийчихэж байгаа. Тэр яруу наргаас аваад хоёр нарны хооронд. Тэгэл 21 аймгийн орон нутгийн мэдээ хийдэг. Маш том болон болоод хөвшиж байна. Ийм сайхан туршлагаа солилцоо тэр яруу нар бүтээлээсээ сонин хэвлэлдээ идээшүүлээд ингэж явдаг. За тэгээ ард ирэхэд тэр тодруулах гэдэг болон байна. Тэр одоо бас л нэмээгүй бид нэр ярьж байгаа тийм. Тодруулах гэдэг нь одоо энэ улс төрийн энэ одоо мэдээллийн улс төрчид янз бүрийн юм чуулган дээр хэлээл гараад ирж шүү дээ. Таны энэ ч одоо яг одоо ямар учиртай одоо та энэ үгийг хэлчихв. Тэ? Та одоо энэ хуулийг ингээд ярьлаа. Энэ хуулийн чи учир юу гэл ингээд тодруулга аваад сурлагчаа явуулаад дор. Тийм их цэгцтэйгээр бид нэр тайлбарладаг ярьдаг байлаа шүү дээ. Одоо бол шууд л яриад байна шүү дээ. Эпир нээлттэй, их хурлын танхим нээлттэй. Уг нь бол зөвшрүүлээ тэрийг чи хэлээд явах хэрэгтэй юм шүү дээ. Тэгэл тэр тодруулах гэдэг болон чинь тэгэл гараад ирэхээр бас их гоё. Тэгж ямаа цэгцэлдэг одоо тийм бидний мэрэгжлийн юм л да. Тэгээ тиймэрхүү юмыг бол одоо долгорын юм багш бид нар бол хийж ийсэн. Хамтарч одоо бүтээл сонин хэвлэлтэй одоо юм их тусгаж ийсэн. За тэгээ шүлгээр үл ярих юм байхгүй шүү дээ. Ямар санда тэр долоон бурхан одны шүлэг дуун гаргаал ирэнгүүт би чинь хүү долгорын юм багш өөрөө долоон бодорхон болсон шүү дээ. Долоон бурхан шиг хүн шүү дээ. Ингээл шүлэг өөрөө төрөөд эхэлж байгаа. Тий, долоон бурхан ингээд дууных нь тухай явсан нэвтрүүлгийн доор та бол сэтгэгдэл бичээд бичгээс орохгүй болж байгаа юм чи. Тэгээ хоёлоо холбогдчихэ. Тий, тэрийг сонсоод сууж чадахгүй шууд хийчих юм шүлгээ тийм ээ. За тэгээд нэвтрүүлгийн маань цаг бас богино юм. Тэгээд цайны цаг гэдэг одоо сонсогч үзэгчдтэй зориулсан энэхүү цагийн маань шинэ оны тийм байна. Одоо эхний дугаарт эзэн бол та байлаа. Тэгээд богино нэвтрүүлгийнхаа төгсгөлийг мэдээж таны нөгөө одоогор бол комент. Хуучнаар бол одоо гайхалтай сэтгэгдэл. За тэр сэтгэгдэл нь бол шүлэг байжээ. За тэгээ энэ шүлгээ сонсогч үзэгчдтэй зориулж өгөөч гэж хүсэж байгаа. За ингээ их сайхан Монгол хүнчүүд дээрээс цайн дээр таарах, хоолн дээр таарахыг л бэлгшээдэг. Тийм ээ? Тэгэл цай уух зуур гэж дээр үе сонин манд бид нэр юм болон байсан. Тэгсэн танах чи юу гинэ? Цайны цаг. Цайны цаг. Одоо яг та нарын хиллэг орчин үеийн хиллэг байл дээ цайны цаг. Дээхэн үед бол цай уух зуур гэж. Тийм ээ? Цай унга. Ярих гэж. Тэгээ энэ бол гоё л доо. Ер нь Монгол хүнчээр нь цай уухтад хамгийн маа ярьдаг юм шүү дээ. Эсвэл бэлчээр дээр нөгөө хоньныхаа бэлчээр дээр таарах юм. Тий. Бид нар бас одоо яг энэ хуучнар бол та нөхдийн манай хувьэр бол цай уух зур байж. Бид нар бол одоо цайны цаг гэдэг. Тэгээ энийгээ болохоор бид нар нөгөө сонсогч үзэгчдтэй зориулсан ийм цаг болгож гаргаж байгаа. Тэгээд одоо сонсогч үзэгчдээсээ тэр олон зуун мянган сонсогч үзэгчдээсээ нэг ёсондоо шүүрж аваад тэгээд энэ студийнхаа хомерт өрж байгаа. Тийм ээ. Одоо энэ битэрийн цайны цагийг ч одоо 100-аад мянга, 200-аад мянга одоо тоолох юм бол тийм ээ. Их л олон хүн цайныхаа цагаар
сонсож байгаа бол таа. Тэгээ одоо цайныхаа цагаар битэрийн их яриаг шимтэн сонсож. Тэгтээ хамгийн гол нь тэр их сайхан яруу найрагчийн тухай. Ялангуяа долгорын юм а гэж одоо мань хүн чинь дэлхийн яруу найргийн шагнал авсан шүү дээ. Дэлхийн шилдэг яруу найрагч гэж шагнал авсан. Яруу найрагч юу. Одоо манайд энэ дэлхийн яруу найргийн хэд хэдэн хурал болсон чуулган. 2 3 чуулган болсон шүү. Тэгээ Миндоё санаачлаад их сайхан дэлхийн бүх яруу найргийн одоо сорууд ир цугладаг. Тэгээд тэрэндээс олгодог шагнал байхгүй юу. Тэгээд дэлхийн шилдэг яруу найрагч гэж шагнал авсан. Энэ бол одоо долгорын нэмаа багшийн ч бидний ч одоо шагнал их баярлж ирсэн. Энийг бас дурсамж хэлчихье. За тэгээд би чиний одоо энэ цайны цагийн нэгэн одоо хишиг болгоо тийм ээ. Одоо чиний энэ сайхан нэвтрүүлгийг сонсоод би бүр баярлаад. Энэ одоо манай хөх тэнгэр радиогийн хамт олны. Баяр хүргийл гэж бодож суутал комент бичээл би. Тэгсэн миний комментиг та нар одоо ингээд жочны хэмжээнд аваад ирсэнд их баярлж байна. За тэгээд одоо хоёулаа жочтой нэг дайлчих тийм ээ. За энэ шүлгээ энэ одоо коммент өгөөд шүлгээ би уншиж. Долгорын ямаа найрагч өөрөө долоон бурхан болжээ. Дорны мөнх тэнгэрээ дээрээс доошоо харж залбирнаа. Долоон бурханы дунд долгорын ямаа найрагч суужээ. Дотны шүлгээн шившээд дотоо сэтгэлийн гэрлээ цацраанаа. Огторгын дунд нэрэн онгодын морин иснүү морил юм даа гэж Монгол найрагчид хэлэндээ. Оддын дунд нэрэн омоглон хүлэг дэргэнүү долоон бурханы ядуу гэж долгорын ямаал харандаа. Сүүлээ өргсөн мөргөж шүлгчийн нүдэн тусандаа сүүгээ өргсөн ижид гүүн зэшгэл үзэгдэндээ. Шанаг долоон од нэрэн шанхан дэлтэй морд юма шармал алтан тусал шиг шамблын орны цацал юма. Оддын тоогоор цацлан нүрдсэн огторгийн алтан шанаг юма онгодын сүн цацлаг бүхэн нь орой дээр усан залбирал юма. Тоолж орохгүй тарин шиг толгойг мэлаасан адис юма тонгойж байгаад үнсэг шиг долоон бурхан яг л ижи шиг юма морь шиг юма гэж долоон бурхан одыг долгорын юмал хэлж чаднаа. Оддын хаан долоон бурхан одыг Монгол найрагчилдаг гэж долгорын юмаа шиг зөөрилж хэлнэ. Их хаадын өрсвдэн их хөвтэй улсаа энэ ява насанда их хоронтой удам юмаа. За хураа. За би ч одоо хураа гэж хэлэх дуртай шүү дээ. Энийг яаж хэлсэн бэхээр энэ ковид гэж их ч буянтай юм да зарим хүнд. Одоо хөл хориол бид нар ч юм тэгэл хэлэх үг болдохгүй тэр хорионд суух чи их юм бодогдсон шүү дээ. За тэгээд энэ өвчин зовлон дандаа муугар хэлдэг биш. Янз бүрээр хэлсэн л дээ тийм. Бид нар ч одоо олон сайхан хүний алдлаа. Дэрэгд байгаа үрсэн ах дүүгэн нэртэй одоо яруу найрагч дуучтаа эхний давлгаанд алдсан шүү. Харуулт. Тэгээд тэр үед би бодсон. Дандаа муу юм хэлэхгүй. Энэ өвчнийг сөрнөө. Энэ тахлыг сөрнөө. Ерөөсөө үг болгоно хураа гэж хэлээ. Тэгэл би эргэн тойрны бүх хүндээ л хураа хэлсэн. Тэгээд тэрнээс хойш хевсчээд би одоо юул бичин хураа гэдэг болчихсон. Юул хэлэн хураа гэдэг болчихсон. Их сайхан бэлгшилт болчихсон шүү дээ. Одоо манай зохиолч чинь намайг одоо шүлэг мүлгийн явгаарлдаг Соёлонгийн бат сайхан, Архуу бат сайхан, Арангаан бат сайхан, Ардын эрхийн бат сайхан гэл янз янзаар би нэг нэрлээл явж ирсэн чи одоо хураалдаг батсан, хураа бат сайхан гэл таллаасаа цуглаал ярьдаг болсон шүү дээ. Тийм билээ. Таны над руу явуулж байгаа чат болгоо ардаа хураа. Дандаа хураа. Хураатай байдаг. Өглөө болгон босоод хүнд мэдчилгээ явуулна хураа. Шүлгээ бичээл сууж яан хураа. За аргын толлоор бол шинэ ном маань гарч бэлгийн толлоор ч гэсэн Аз тавийнхын дээрэс нь монголчууд маань шинэ жилээ буюу яг жинхэнэ жилээ авах гэж угтаж авах гэж байна. Тэгээд энэ одоо цаг дээр нь та сонсогч үзэгчдэд сайхан мэнчилгээ дэвшүүлээд ерөөлөө хийлээд тэгээ хоёлаа цааны цагаа. Тэг. Одоо ерөөсөө чинь битэр чинь эхнээсээ л ярьсан маань би бол бодож байгаа шүү дээ. Битэр яриа их гоё. Мэнчилгээнээс эхлээл битэр энэ бараг л их өөдөргөөр бараг л одоо хураалчлаа шүү дээ. Ярьж байгаа бүх юм норол. Одоо битэр харин сая энэ шүлгэмжээ чинь бараг зан гэдэг ч юу яав. Сайхан ирвэл боллоо. Чингис ханаач гэл яриад тавлаа энэ. Тэглээ. Тийм ээ. За тэгэл иргэн тойрон Монгол их орны онцгол бас лалхан дээр арах шиг боллоо. Ингээ хүний яриа бол их сайхан байдаг л та. Ялангуяа ингээд сэтгэл нийсэн, үг нийсэн, амьд яриа гэдэг чинь амьдралтаа орж ирдэг. За тэгээд одоо олон юм уншаад яхав. Цайны цаг нь дуусчвал одоо манай монголчууд чинь ажил руугаа шамлаад амьдралдаа нухлагдаад эхэлнэ шүү дээ. Нэг амс идэг юм бол цайны цаг шүү дээ. Тэгэхээр энэ олон улсаа бас чилээж цайны цагийг бас нэг хүрэх гээд яах. Тэгээ одоо нэрэн чиг одоо марин жил маань хэдхэн хоногийн дараа
төвөргөө нь одоо над бол бодогдгийн сонсогдоолох шиг байдаг. Тэгээ морин жил миний ивэл жил. Монгол хүн морин жилтэй хайртай. Тэгээ морин жил бол биднэрт хим авчирна шүү. Дандаа ялалт авчирна шүү гэж ерөөй. Тэгээ Монголын маань хүн бүхэн морин жилээ огтох гал одоо байгаа бах. Тэгээд морин жилдээ мордоод авахаар монгол хүн дийлдэггүй шүү. Мордыг зүгээр унахгүй шүү. Ташууран бариад моринхан жолоог өндөрхөн бариад уухай гинго гэдэг ахвал дийлдэхгүй. За ингээ монгол хүн бүхэн морин жилээ сайхан огтож аваарай. За, энэ дэлхийн амар амгалан байгээ. За, танд маш их баярлалаа. Цааны цагийн маань зочин болоод урилга хүлээж аваад ингээд студи маань хойморт хурж ир суугаад сайхан яриа өрнүүлсэнд. Уран бүтээл болон таны эрүүл мэнд, амьдрал, алстаа хидтэй бодож байгаа бүх зүйлд нь сайн сайхан бүхний хүсье. За баярлаа. Хөх тэнгэр минь мөнгө тэнгэр байх тухай. За баярлалаа. За ингээд энэ удаагийн цааны цаг маань өндөрлөж байна. Дараагийн цааны цагаар шинэ дугаараар эрг уулзлаа түр баяр та.